Би ингээд сүүгээ суус тэгээ куркума хийгээд ингээд буцлагчдаг түрүү эхлээд тэгээ буцлагын дараа аяасаа хийгээд жоохон буцлагаад самар малингөөр эдрэн чавар эдрээ дараа нь хийгээд тэг жоохон зүг буцлагж байгаа л гаргаад аяглаад өдөр юу идэж ялээ? Сүн тэдэг юу яарсан бол? Нэг хөө мундаг хордон дуусч байгаа юм шиг тийм. Няхан мэдэрэ сүү Оёс банан самар траарсан дээ. куркума Тийм жон куркумаш. Ажилдаа авах гараад ирсэн байна. Манай ойролцоо автобусны буудлал маань дууны зогсоол байна. Эндээс суугаад ажилдаа явж өгөндөө. Өнөөдөр гой дулаахан өдөр байна нартай. Эндээс автобусандаа суугаад явж өгөндөө. Очоод нэг 5 цаг ажилладаг. Ирж ицээр атал нэг 6 цаг болдог. Тэгээл ажил дээр бас нэг давуу тал нь гоё чихвч сонсоод подкаст, ном, сонсдог ном эдэр тэгээд онлайнаар авсан хичээлүүдээ сонсоход боломжийн байдаг. Тэгэл 5 цагаа хурдан өнгөрчдөг дөө. Гоёор бодвол өдрөгөр бодвол хажуугаар хичээлүүдээ сонсоод ажлаа гэлзүүлчихэд ярддаг дээ. Ажил дээр ахтаас хүүхдүүдээ камераар нэг уу харчаал тарцсан үед нь. Гэтэ хөвчлийн уран нөгөө нэг жилдээ авсан үед нь ажилдаа яваад тэгээд ирээл цуг ирдэгтэй. Энэ ингээ гоё дуунууд явж өгөө хүмүүс дуун замаар сайхан одоо жоохон дулаа орохоор дугуйтагаа ажилдаа явж өгдөг болно доо. Дооны зам нь сайхан болохоор боломжийн. Доонд арай хоол болохоор хүүтэнд жоохон хэцүү юм бэлээ. Ингээл дуунууд нь дуун зам дандаа юм улаан байдаг. За ажлынхаагаа ойрхон ирсэн. Хөргөн байшин байна. Дүнсэн дээвэртэй ийм нэг дүнсэн гэдэг юм уу өвсөн дээвэртэй байшингууд их байт юм лээ. Тэг ингээ хашаагаа ингээд ийм машинууд хийчдэг ургуулад ийм дээвэртэй байшингууд бас их байт юм билээ. Зүүн болохоор ингээд энэ ногоон өнгөтэй өдөө болчт юм билээ. Монгол тиймэрхүү байшингууд байдгүй тий. За энэ хавар ингээл дандаа том хауснууд ганц айлууд байгаа. Тэгэл украинууд, монголчууд энтгэгүүд гэл ишээ их ирж ажилдаг. Тэгээ энэ хавар нь дандаа тийм ишээ өрн тэгэл тийм айл ажил хийдэг хүмүүс аягүй ирж ажилдаг. Баячуудын орол гэх юм уу да. Эдний ийм хашаанууд нь дандаа ийм ургамал юу гэдэг лээ мод байдаг. Гоё энэ ногоон байхтай гоё яагаад түрүүнийг шараас тэр. За ингээд ажил руугаа ороод очиод айлаа харуулнаа. Манай л яг том дүү айлгаа тэг нэг 5 цаг ажиллаж чаддаг. Тэгээд за манай л нэг иймэрхүү айлгаа хэдэн өрөөтэй юм бэ? 7-8 өрөөтэй юм да. Сайхан том цонхтой
Ийм байшин байна. Нэг давхар нь, хоёр давхар байшин. Нэг давхар нь нэг иймэрхүү. Олон навш цуглуулт юм лээ. Дээр үеийн олон янзын хэрэглэх туртай айл байгаа. Нэг хөргөн нохой байна. Тэгээд баар савмаад нь бодвол эртний үнэтэй зайтай юмнууд юм шиг байгаа юм. Өнөөдөр зочин ирэх нэ. Ширээ зассан байна. Тэгээд аюу их хүлээ авалт хийдгээ. Тэгээд нэг иймэрхүү айл байна. Ачтай сайхан. Итгэлийг хэлнэ. Эрдэн гэвэл ээжийг хэлнэ. Ангуй сайхан. Сэтгэлийг хэлнэ. Нэнтэн гэвэл Фэжтэй юм гацаг хийж гсэн байна. Хэдэн цаг болж байна? Окей, энэ тэргэлцэн. Ингэж уучлаарай. Ингэж харах. ингэж Ээж ах юу яа? зөрөгдөж байгаа. Ээж ах юу яа? Тэжсэн юм шиг таашаа тэждэг. Яна. Тэгээд идэггүй. Миний үгийн үсийг хэн застдаг лээ? За. Ээж юм уу? Миний охины үсийг хэн застдаг? За. Нэг л одоо тайруулж үзсэн тий. Гүшэмнэ. Окей. Би маргаас ичээд дуу аваад явна. Зургтаа үзэл. За, хандаа болоо. Наанаа. Тэр гадаа явах юм гэж Манай хоёр ч одоо амралч тий. Олон найзтай болсон. Төдөө ойлголцоо тоглоод идэг болсон амраа нэ. Ажлаас ирчихэл нэг гардаг ажилтаа боллоо. Найзтай орж байгаа хоёр. Энэ газар очих аюу гоё гэдэг дээдлэн цул шар алтлаг өнгөтэй гоё аз. Манай хоёр ингэж цонхон дээр заваараа ингэж яхаар энэ манай цонх яаж цэвэрхэн байх вэ? Байн галтаач идэдэг гэсэн энэ хоёр ингэ тоглоод идэг гэсэн. Нийтдээ цэцэр агалаад. За энд нэг хамгийн таалагдаад байгаа бас нэг гоё сонин сод юм. Ийм угаалгын газрууд аяг их байт юм билээ. Бэлэгт өөр улсад бол нэг их байдаггүй. Тэгээл ингээл бүх юм нь энэ автомат машин дээр ингээл угаах, хатаах, эндүүтэх, саван авах гэл бүгдээрээ ээжэдэг. Тэгээ бүх машинууд нь юм номертой. Тэгээ аль хоосон байгаад нь очиж хийгээл. Тэгээд саяны автоматд нь мөнгөө төлөөд тэгээ угаачт юм бэлээ. Тэгээд энэ угаалгын машингүй айл их байт юм бэлээ. Тэгээд би бас эхний 2 сар манай байр угаалгын машин холбогч байхгүй очиж угаадаг байсан. Андаа жоон шижиглээд идэгсэн тэгэхээр сүлдээ аюугай цэвэрхэл юм бэлээ. Тэгээ иймэрхүү том мөнжлээ авчираад угаачаар аюу амар юм бэлээ. Би одоо ийм том мөнжлөө хаяа авчираад угаач